За үзэн тэгэхээр умар дийлтийн домгийн дараагийн партаараа уулзч байна. Бичлэг хийхээс өмнө лайк болон subscribe дараад өөр нэг зүйлийг хэлэхэд хэрэв манай суугтай хамтарч ажиллах хувь хүн болон байгуул байх юм бол яг одоо description хэсгээр байрлуулсан мэйлээр холбогдорой. Тэгээ өөр нэг зүйл нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхийг хүсэх юм бол доорх данс руу donation буюу дэмжлэг хийгээрэй. Текстээр дараагийн парт маань илүү хурдан орох болно шүү. Тэгэхээр лайк болон subscribe дарчихсан бол шууд гол цэвэрлэл рүү орцгоё. Өмнөх квартир нөгөө хоёр баг тэнгэр хоорондоо тулдаж байгаар дуснаа. Тэндээс өргөжлүүлцгээе. Мега шууд бол дайрах бөгөөд дотроо бодохдоо өөрийгөө нэлээн хүчлээд байгаа гэдгийг ойлгодог. Sorry охин минь. Чи зүүн гараа хийж ашиглахгүй байсан дээр. Чи сул дорой зүүн мөртөө болж төрсөн харамсалтай хэрэг. Чи өдийг хурдаад сайн байлаа. Гэхдээ энэ чиний хязгаар. Хэрвээ чи энэ замаар явсаар байвал ахиж зүүн гараа ашиглаж чадахгүй болно шүү. Юу, гэхдээ би насаараа хос ил ашиглаж ирсэн шүү дээ. Энэ миний бороо. Би чамайг гэрт болох байсан юм. Эвгүйс яагаад хос илд ашиглах болсон шалтгаантай болж таарж байгаа юм? Уг нь манай мега хос илтэн дээр нэлээд гарамгаа боловч сүүлийн үед зүүн мөр ашиглаж чадахгүй гэдэг үгийг сонсноос хойш өөрийнхөө элдний арга техникийг өөрчилж байгаа юм байна лээ шүү дээ. Гэхдээ урд нь одоо бүхлүүд нь 7 багтаарын нэг нь гараад ирчихсэн байхад нь арай бүрэн гүйцэд болоогүй нэг ил дээр тулалдах юм бол түүнд арчуулах нь боломжтой. Тиймээс заавал түүнийг ялах ёстой гэснээр одоо өөрийгөө шахан барин биш тулдаж байгаа байхгүй юу? Өнөөдөр зөвхөн хэтэрхий хүчтэй дайралтыг араас нь хийдэг боловч манай мига бол амархан гişн бултаад хариу дайралтыг хийсээр байдаг. Тэгснэ гинтэл би одоо бие барихгүй. Тэгвэл би нэг дайралтаар дуусах болно. Үхөрөө тэр муу уулын утга. Гэснээр энэ хоёр өөдөөс нүсэр дайралтыг хийнэ. Яг энэ байдлыг нь өнөөх 3 хараа байж идэг. Бурхан минь, би түүний гэр бүлийнхээ ачаар Лоломбог тэнгэрийн нэг гэж бодтол тэр ийм хүчтэй байх гэж мэдлээ. Ямар тач энэ тулаан хоёуланд нь хохиролтой биш гэж юу? Үндэгс манай мегагийн зүүн гар нь барьчихсан байх бөгөөд харин нөгөө гонхигийн баруун тал нь тэжтэй тасарчихсан юм шиг болчихсон байдаг. Тэгснэ хамгийн сүүлийн үг нь би чамаа хүлээн зөвшөөрлөө. Гэснэ хоёулаа яг л нэгэн зэрэг ухаан алдаад өгнө. Тэгсэн үнийг нь харж байсан өнөө мушаан хорч нь эднийг алих хамгийн төгс боломжтой яг алгыг нь орлоход нь мэдээж манай манд хурдан гараад байлгүй яхав те. Өнөөх шонхор гэдсэн залуу нь манай хүнийг хин гэдэгт нь гайхнаа. Тэгсэн ардан зогсож байсан өнөөх хоёр нь болохоор наадах чинь өмөрт хэлдэ. Бид нар хурдан шиг явах хэрэгтэй гихтэн. За байлаа штэ. Тэр нэг худаа 100 ярианд ерөөсөө итэх шаардлага байхгүй. Тэр ямар том гэр бүлээс гаралтай биш штэ. Би бол алдартай 3 цагаар гэлтэй бүлэгмийн хурдан шонхрын элдчин Жан Мөнх. Чи яаж хөглөө холбооны ажил саадвал зорхилж байна? Мастер Дам энийг чи мэдж байгаа юу? Чи юу гэсэн бэ? Жамшиг мастер дамыг яаж мэддэг юм? Зодор мастер дам гэдэг нь болохоор дам сёчон буюу басар. Манай мандах хэлэхтэй. Миний мэддэг мандах бол нэр төртөө тулаач. Би түүнийг арай ч ингэж доош орно гэж бодохгүй байна. Тиймээс би ахаад асууя. Түүний холбооны хүн байж чи энэ үйлдэл түүний итгэл үнэмшилд нийцнэ гэж юу? Чи юм уу? Аматад. Гэсээ манай мандах руу өнөө 3 чин гуруула нэгэн зэрэг дайрдаг боловч зээгүүдэн зөрүүлээр харагдаж байгаачлан ийм юм болно. Зодо ийм дэрэлтийн ард тусал энэ 3 чин яалтчгүй хүлийн зөвшөөрж байгаа байхгүй юу? Мандах цаашаа очингуудаа мегаг тврээд өнөө хөлөгтөө суугаад амжнаа. Зөргөлөл төв тэнгэрлэг нэгдлийн баруун халаг руу шилжих бөгөөд тэнд нь туяа сууж байхад нь гаднаас нь басар орж ирснэ. Энэ хоёр хайр сэтгэлийн холбоотой гэдгийг бид нар мэдж авдаг. Бусалдгүй хүнд. Миний эцэг бол бусалдгүй хүндэн гэр бүлийн ахлагч. Мөн гэгэрлийн ариун гэрлийн 5 дугаар залгамжлагч. Яг л зурглаар харагдаж байгаа хүн бол 9 тэнгэрийн бусалдгүй хүндээс сэрсэн дарвана Дам Жогшим. Буюу манай басрын аав. Тэрээр 3 их нартай бөгөөд тэр бас 9 тэнгэрийн гишүүн байсан. Мөн энгийн гэр бүлээс гаралтай дор дүүжлэгч байсан 3 дугаар их нар. Тэр бол миний ээж. Мөн басрыг 1-р болон 2-р ээжийг нь хөөгтүүд нь байнгын дээрлэгдэг байсан байж таарна. Ээж бит хоёр сул дор байсан. Мөн бэлтгэл хийж хэдий хичээсэн ч гэсэн аав нь тэднийг өрөөсөө үнэрлэдэггүй байсан. Үүний улмаас орчин тойрны асуудлаас болж хэдэрхий бүрэг бас сэтгэл готралтай хүүхэд болсон. Миний ээжтэй найдах хандлага улмал их болсон.
Зөвхөн миний ээж л надтай халуун дотн харьцаж надад санаа тавьдаг байсан. Ээжийнхээ ингэрт байхдаа л надад аюулгүй санагддаг байлаа. Тэр миний цор ганц ээж минь. Ээж минь миний хувьд бүх зүйл байсан. Эгтэй шавс ээж нь маш их зовлон амссан учраас яг манай басрын өмнө амиа хоруулсан байж таарна. Мөн хамгийн сүүлийн үг нэ. Би чамайг хинээс ч илүү хүчтэй болгосоо гэж залруулна. Ээж нь хөдөө үнэхээр хайртай шүү. Гиснэр одоо манай басрын хүчтэй болох замнал нь эхэлсэн байж таарж байгаа байхгүй юу? Ялтчгүй хүчтэй болж байгаа нь баг багаар аавд нь харагдаж ирснээр манай басрыг анх удаа л магтсан байж таарна. Тэгээ мэдээж нэлээд хүчрэг болсон учраас гайгүй гэр бүлийн хүүхдүүд нь хүрдэл манай хүнтэй найзлахыг оролцсноор одоогийн энэ туяа болдоо хоёртой чинь баг бахаасаа л найзлсан юм байна лээ шүү дээ. Тэгэд хамгийн их гүн сэтгэл үлдээсэн өнөөх туяа яг л ээжийг нь санагдуулсан сайхан үгсээр ер нь манай басрыг ховстоо ачсан. Би амьдралтаа өөр зорилго олох шиг боллоо. Би чиний төлөө хүчтэй болох болно. Харин горондон чамааг одоноос миний бүх зүйл болно гэж найдаж байна. Ингэж би буцалтгүй хүндийн гэр бүлийн ахлагч болсон. Мөн гэгэрлийн ариун гэрлийн 6 дугаар залгамжлагч болсон. Энэ бол дөнгөж эхлэл. Би эцгийнхээ зааж өгсөн бүхнийг сураад өөр юм болгож явна. Би гэгэрлийн ариун гэрлийг сураад шууд л тулаанд орсон. 100 гэрийн сарилт. Яг л нэршгээ би 100 тулаанчийг тулаанд дуудаж тулалдахыг хүссэн. Хэдэн намайг төрөлхийн явъястай гэж магтаж байсан ч ертөнц бүхэлдээ залуу хүүгийн том сарилтагч болсон. Яасан ч би бүгдийг нь хүлээтээс холд авч ганц хоёр биш. Бүр 30 давсан олон тулааны маструудыг алсан. Мөрийн ертөнцийн тулаанчид Дамс Яча намайг цэлвэг тэнгэрт гэлэлцэх цорын ганц од гэж хэлж байлаа. Дээрээс нь бүр тэд миний нэрийг хэлж дэмжиж байлаа. Хөх тэнгэрийн цорын ганц од Басар. Гэтэл 7 жилийн өмнө Умардын тэнгэрдэг бүлэм нэгэн үл мэдэгдэгч өдгөрд би анхны ялагдлаа хүлээсэн. Хэрвээ додоо цаг руу шилжчихэд энэ хоёр манай Умардын элд буюу мандахын талаар ярьж байдаг. Зөвлөл манай өдөр шилжнэ. Тэгэд галзуу өрдөмтөн өнөөхөө туяагийн талаар боддог бөгөөд туяа яг тэр тухайн үедээ хөхлөө бөлгөмд орооч гэж хэлсэн ч гэсэн галзуу өрдөмтний хувьд энэ нь ерөөсөө боломжгүй. Өөрийнх нь үдэл санаатай нийцэхгүй байсан учраас шууд л татгалцсан ертөнтийг зүгээр л орхихоор шийдэж байсан юм байна лээ. Мөн одоо энэ галзуу эрдэмтний харж байгаагаар энэ хөглөө бүлгэн заавал хэзээ нэгэн цагт чамлуушгүй хүчтэй айхтар бүлгэн болноо. Гэхдээ энэ бүлгэмийг дарж чадах ганц хүн буюу хамгийн үжирхэг басартай нь манай мандтал энэ тэнцүүхэн магадгүй түүнээс илүү тэмцэж чадах хүн гэдгийг нь дотроо боддог. Өлөлгүй ард нь мега хүртэл ийдэрч гисэн байдаг бөгөөд мегаг тангууг имчилсэн болж таарна. Одоо мэдээж тангууг имчилсэн яаж яхад энэ мега хүртэл нэлээд дархлаа сайтай учраас хурдан идэрсэн болж таардаг. Мөн гинтэл танк өвгний нэрээр нь дуудангуудаа нэг улаан арьстай бүдүү нөхөр гараад ирэх бөгөөд энэ хүн хин юм бэ гэхлээр хоол бүлэгмийн настан болж таарна. Энэ хүн болохоор баг ухаас авахуулаад ер нь тухайн уулын хамгийн агуу хүчрэг гайхалтай тулаанчтайг бэлтгэж гаргаж ирснээр алдартай юм баг. Мөн 9 агуу бүлэгмийн нэг хуаавал бүлгэм. Тэгснэ манай танк өвгөнтэй нэлийн харилцаа модаа байх бөгөөд энийг нь манай хэд гайхагт нь хажуудлаас нь дөлгөн хэлэхтэй. Энэ хоёрыг нь залуу балчаар байхад нь гайхалтай тулаанчид учраас баг болгож ажиллах юм бол хэрэг дүүгийг амархан зөксөлөх байх гэсэн чинь харин жисэргээр хамт байх хугацаанд маш их хэрэг тариад. Ерөнхий байнгын асуудалд орсноос болоод улмаар дайснууд болж хувирсан байдаг. Бэт тэр хүчний чаг. Тийм ээ. Яасан. Асуудал байна уу? Багш нь муу болохоор шавьч бас адилхан юм шиг дээ. Харж яв. Тэд бол манай хаа уулын бахархал. Тэд бол шав ямар байх ёстой вэ гэдгийг төгс жишээ. Энийг сонсон сумьяа бол угсаа тайван байж чадахгүй шүү дээ. Яг дарахагт нь манай манд хажуудлаас нь болиулах бөгөөд дотроо бодохтой хүртэл тийм ээ тий. Багш хөлгөн хийхээс өмнө сайн бодож явах хэрэгтэй. Би багшийнхаа үгэнд орноо гэд өөрийгөө тайван байх хэрэгтэд анхаардаг. Дэг өргөдүүлэн сумьяа бодохдоо ямар ч тач тэд алдартай хуаал бүлэгмийн шавнар болохоор багаасаа тулааны урлаг сурсан баг. Сөүл тэгэлсэн надтай харьцуулахад бидний чадварын зөрүү асар их. Би хизээ багшийнхаа бахархал болох бол би өрн тийм болж чадах юм болов. Ингээ чаавс ерөнхий өөртөө утраад байдаг. Ямар ч энэ хоёрын салхтай хамтаа дагаж хизээж таармааргүй байна. Мөн нуссан таглаа мэн.
За юу гэдэг юм хороо бүтний эрцван бай гэстэй ямар ч энэ хоёр хоорондоо салснаа. Танг үгэн манаа цум ядар хурж ирснэ. Битгий өөрийгөө буруутах та. Тэд угаасаа нэгдүгээр шавнууд баг. Хэдий тэр мө олон шавтааш гэлээ. Чамаг ерөөс үгүйцгүй. Чамд ассарыг тийм бол бас гайхалтай авьяасаа. Эцээ эзэс чи танкер бүлийн шав гэдэг хизээж битгий мартаараа гэдэг хөөхөн урам зэрэг өгнө. Зөргөлөл манай мандахыг ганцаарахнаа сууж байгаагаар шилжих бөгөөд одоо энэ манай мандахын сэлэн буюу цасан цэцэг нь ерөөсөө тайвшрахгүй. Уулмал орлоноор маш чанга болж байгаа гэдгийг анзаарна. Яг тэгэхээр тухайн үедээ Жононг алсныхаа дараа энэ нэг гомдол шанал нь алга болох юм болов гэхдээ ерөөсөө алга болохгүй байгааг нь анзаарсан манай мандах яалтчгүй түүний хүүхэд Ункён юм байна гэж бодож байхад нь доор нөгөө хуавал бүлэнгмийн шавь нь гарч ирстэй нэг л хүчтэй арх угаад хэдэг. Үүнийг нь манай мандах тоолгүй. За надад ямар хамаа ах вэ те. Миний ундах цаг боллоо гэхдээ мараа шүлэн болоход өнөөх арх угаад байсан шавийнх нь цогцсон олддог. Мэдээж багш нь үнийг харснаа нэлээд их хурлаа. Хин ухаал бүлэгмийн шавьд ийм зүйл хийж зөргөлж байна. Ерөн төрний хүмүүс нь бүгд л саяны цогцыг нь харангуутаа хэрэгтнэр хийм болоо гэж гайхаж байхдаа манай мандах үнийг нь харснаа маш цэвэрхэн төсөлт байна. Ердөө ганцхан цэслэлээр л түүнийг ийм байдалд оруулсан баг. Мөн түүнээс хэмтхэн арх үнэртэж байна. Гэснээр гэхдээ хэрэгтэн бидний дунд байгаа л та чи одоо хэн бэ? Тэд бол ихтгэл даах хүмүүс. Танкер бүлийн насны хувьд би тэднийг батан дааж байна. Би шавнарыг чинь шалгаж болох уу? Юу гинэ? Чи ухаавал бүлэгмийн шавнарыг сэжиглээд байгаа юм уу? Галзуу эрдэмтэн хэлэхдээ яах вэ? Энэ онцгой савжилтын шарах болон архины үнрээс болж байна. Чи яагаад ингэсэн юм? Гэснээр шууд л галзуу эрдэмтэнд нэг шавийг сэжиглэхэд нь өнөөх багш нэг гэдсэн хүн нь хоол бүлэгмийн шавийг нотлох хоримтгүйгээр сэжиглэх чинь миний өрсөж чадахгүй гэмт хэрэг шүү. Дайралтын төгс өнцөг. Энэ цэвэр савжилт байсан тодорхой. Зүсэлтэн зүүн дээд улангаас эхлээд баруун дор дууссан байна. Хэдэ баруун гараараа ийм шарах хөөх боломжтой ч хэрвээ энэ дайралтын хөөж болон күнийг харвал хэрэгтэн солгой гартаа гэдэг нь тодорхой. Харин бидний дунд солгой гартаа илчин ганцхан чи ил байгаа. Чи үнэхээр намайг солгой гартаа гэд буруутгаж байгаа юм уу? Та мөн овч одоо үнэхээр галзуурч. Өнгөрсөн шин түүнийг арх хууж байгааг би харсан. Тэр их хурц үнэртэй арх байсан болохоор би байсан газараасаа шууд л үнэртэж чадсан. Тийм ээ. Тэр үнэр нь чамд шингэсэн бол л та. Өнгөрсөн шин түүнийг харсан гинэ. Тэгвэл бүр сэжигтэй юм биш үү? Чи тэгвэл өөрөө өнгөрсөн чинь яг юу хийж яснаа ягаад надад хэлж болохгүй гэж. Ягтэн танг үгэн болохоор манай мандахыг бидний кабин тонсон. Үүнийг нь би бодолж байна гихтэн. Хажууд нь зогсож байсан өнөө хуа олон шавны хүртэл байц. Нэрээ сая чамаа хэлсэн чинь амнаас ч арх хүндэрч байна штэ. Би биш ээ амлаж байна. Би биш. Тийм шүү. Одоо босон чинь чангун ахыг гарахаас өмнө би түүнтэй ярилцсан. Тэгэхэд л миний хувцсан түүний арх шингэсэн байх. Окей. Тэр гадаа гарсныхан дараа архаа нээсэн. Тиймээс би яхаад асууя. Чамаас яагаад арх хүндэртэй байгаа юм? Зөрвөлөөс ойлгоход ямар тааж урд чивний болсон үйл явдлыг харуулах бөгөөд яалтчгүй энэ шав нь өнөөх саяны үгтэг шавыг нь алсан бож таарна. Учир байдлыг нь ойлгосон өнөөх багш нь хурдан тайлбарлаач мэн. Ингээд орлохын зэрэгтэй саяны шавын шууд л зүхтаага дамжнаа. Новш би анхаарлаа суулгах ёсгүй байж. Би өнгөрсөн 10 жил бүхнийг маш сайн төлөвлөсөн. Түүний цогцыг хөлгөөс шиддэг байж тээ. Би болгоомжтой байх хэрэгтэй байж. Ийм зүйл болсон дэрөөсөө итгэж чадахгүй нэгэгтэн манай мандах шууд л хажууд нь гүйсч хүрэж ирснэ. Түүнийг зогсоодог. Багш шууд л ирсэн яг яагаад байгаа юм бэ гэд учир байдлыг нь асуухад нь өнөөх шав нь өөрийнхөө дотор байсан мэржаныг албаар устангуудаа амиа оруулчихдаг. Энийг нь харж тэсэлгүй нөгөө хоолын багш нь шууд л новш гэж сүүлийн 10 жилийн турш хамтдаа дурсамжийг бүтээсэн агуу шавнар минь нүдний өмнө хоёулаа алга болчихлоо гэснэ. Өөрийнхөө дотор байгаа чөтгөртөө залгуул тэр хаваар дүүрэн шууг тарнаа. Мэдээж энийг нь тайвшруулах гэж манай манд оролдог бодвч шууд л түнрүү дайрахт нь хэлэхдээ би хоёр шавь алдсан гашуудыг чинь ойлгож байна. Гэхдээ хуа бол бүлэг минастан хизээ чи мавар гарах ёсгүй штэ. Таныг харж явдаг олон хүн би өөрийгөө өдөртнө. Та яг одоо өөрийнхөө дотоод шүртөө залуулах цаг нь биш. Та гашуудлаа төр хойшин тавиад одоогийн нөхцөл байдал төвдөр сурах хэрэгтэй. Гэсэн боловч хийдийн өөрийнхөө чөтгөртөө бүрэн залуулчихсан байх бөгөөд шууд л манай мандах руу нэгэн дайралтыг хийгээд өнөө хөлг нь бүр ганхаж байдаг. Манай мандах нөгөө дайралтыг нь хаачихсан байх бөгөөд яг л гондон сумтай ажиллах юм. Би яагаад дандаа бусад бүлэгмийн шавнарын асуудалд оролцдог юм бэ?
За энэ хүрээд өнөөдрийн бардыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд маань дараагийн бардыг илүү хурдан авч үзэх хүсвэл лайк бутан subscribe дараатай хүрээ. Тэгсээр дараагийн бард маань илүү хурдангаар холно шүү. За тэгээд дараагийн бартаар уулзлаа. Тэр баяртай.